Сэриглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан тонх Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдч байна атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эерэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна мохтох Үлгэрийн аялал эхэллээ дээ. Йой, одоо ястаа гоё явна. Би ээжтэй те. Одоо зүгээр л аялаад ирнэ. Окей. Эрт үрд цагт болдгүй бор гэдэг өвгөн долоон бор хонтой нисдэг бор морьтой бас нисдэггүй бор морьтойгон болзоотын бор толгойд овоохой барин амьдран суудаг байжээ. Болзоотын бор толгойдон долоон бор хонон хариулдаг байж гин. Нисдэг бор морион гэрийнхэн баруун талд уйдаг. Нисдэггүй бор морион зүүн талдан аргамждаг байжээ. Болдоггүй бор өвгөн хов бор хонноос минь хундан цагаан хураг гараасай хормос тэнгэрийн тахих юмсан гэж бодож явдаг байжээ. Тэгж байтал хов бор хонноос нь хундан цагаан хураг гарсанд хормос тэнгэрийн тахин гэж баярлаад хурганы ууданд хийгээд болзоотын бор толгой дээр орхиод явжээ. Хүй данар яаж гинэ? Алуу явцгаа. Яасан муухай шуунууд явцгаа гэж шүү. Хүйч яаж шүү. бид хурмстын хааны хэрээнүүд байна сайхан мэдээрэй та нар Хурмстын гинүү? Хөөрхөн жоохон хург байна. Яагаад энд орхисон болоо? Харин тийм ээ. Тэр дор айл байна уу да? Тийм байна. Тийш очие. Сайн байна уу өвөө? Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За аль хурж явна да. Бид энүүгээр аялаж аваа юм аа. Сая энэ бор толгой дээр гарч ирсэн чинь нэг хөөрхөн хургийг хоёр хар хэрээрээд тоншгож ахт нь аварлаа. Оо тийм үү. Яасан ачлалтай хүүхдүүд вэ? Тэгээд таны холвоо гэдэл аваад ирлээ. Хурмсны хааны хэрээнүүд байна гэдэл үгэлсээр л явсан. Оо хүүхдүүд минь. Өвгөн ах нь энэ гангачгийг давуулж өгөөч ээ гэд хормос тэнгэрэн тахих гэж хундан цагаан хургаа тэнд орхисон юм аа хөө. Тэгээд ирж авах гихт нь та хэд минь хөөгөөд явуулчихж. Одоо ч хормосны хаан хэлгэнэн дээ. Хормос тэнгэрэ тахисан зүйлээ яагаад ийм буцааж авав? Алив чононууд очоод нисдэг бор морийг нь идээд ир. Тэгэд гангачгийг давах гэж заавал өргөл барьдаг юм уу? Тийм ээ хүүхдүүд минь. Тэгдэг юм. Би бодохдоо байгаль ихэ хайрлна гэдэг нь байгаль орчноо сайхан болохыг хэлдэг юм болов уу гэж бодож байна. Тийм ээ Тунхаа. Тийм шүү. Бэцэрэ. Наша маш хурдан хоёр амтан давхиж явна уу та? Алив харъя хүүхэ. Тийм байна. Хоёр чон ирж явна. Яадаг вүлээ? Та
Та нар минь айлтгүй. Хотондоо өнөж хотож банхар би болохоор хоёр чонтой гарч уучраа олсон дээр илгүү дээ. Энд хүчээр үзвэл бид дийлэхгүй. Тийм болохоор ухаанаа уралдуулсан нь дээр. Би нэг санаа оллоо. Ухаанаар үзсэн болох л өстэй. Зүгээр юм уу да засахнаа. Аюултай юм шүү. Санаа зовлтгүй дээ. Чамнууд их хиймэрт сүрлэг амтад юм болохоор магтаж өнгөрөөж байгаад л өөрийнхөө тоглоомонд оруулан да. Ур ухаанаараа уралдаад аз түшгэ үцчгээд ирье. Чамнууд минь тогтож хайрлаа. Чи идүүлмээр санагдаад гараад ирвөө. Сүрлэг сайхан чоннууд минь тогтож хайрл. Зогдор юугаан буулгаад цасхан миний хэлхийг сонсож хайрл. Яасан сайхан хөндлөл үзүүлж явах юм. За илүү сонсъё. Заавал хүчийг үзэж хүнийг зүдрүүлэхээр азаа үзэж шагаа шидэл ямар вэ? Шагаа шидхий. Ямар хэрэг байна? Зүгээр л ичээ. Хүй. Хинэн төрүүлж дөрөн бэрх болохоо үзье. Тэглэгээд яах юм? Төрүүлж болгосон нь илүү тэнгэртэй, илүү хиймэртэй байна гэсэн үг биш үү? За бас тийм байна шүү. Чи бид хоёр шиг тэнгэрлэг амтнд тэрхэн зүйл юу байх вэ? Үзээд лалдээ. За бүгдээрээ шагааг юу гэж нэрлэдгийг харцгаая. Тимээ, ямаа, морь, хонь. Энэ дөрвийг зэрэг болгоос дөрвөн бэрх болно. За яа. Чё? Айхан байлаа шүү. Тэглээ. Одоо миний ээлж. Хоп. Yes. За. Энэ надам чинийх болов. Гэхдээ баярлах болоогүй. Хормостын хаан маань 2-5 луугаан илгээж энэ бор толгойг нэрхэхээр юу болохыг чинь харна. Засгаа, чи тэднийг дийлэн гэдгээ яаж мэдвэ? Шагаа шитгэд эвдүү ордог болохоос мунаг хүч хэрэггүй шүү дээ. Тэгэхээр шагаа шитгэн зөв юм гэж би бодлоо. Ястай мундаг юм аа. Баярлалаа муур минь. Гэхдээ одоо яадаг вүлээ? Нүсэр хүчит луунууд ирэхээр чинь яаж хамгаалах вэ? Өвөө минь айх хэрэггүй дээ. Болзоотын бор толгоогоо зүлэг ногоон толгой болгочихвол луу айтгаа хурмстын хаанч хүртэл баярлах байлгүй. Тийм шүү. Байгаль ихэ хайрлан гэдэг нь өргөл барьц барих биш, харин мод зүйлэг тарих нь илүү сайхан ажил биш гэж юу? Нэрээ. Бодоод байхад тэр нь зөв ч юм уу? Тэгвэл энэ бор толгой дээр ногоон модоо барьцгаая бүгдээрээ. Ногоон дэлхий юртанд найртай сайхан хайрлацгай. Дэлхий сайхан бөмбөрцгөө дэмжин модоо барьцгай. Гүн бүхний чармайлдаар хүсэл бүхнийг биелүүлцгээе. Эрүүл саруул ирээдүйг эвтэй бүгдээр бүтээцгээе. Скач. Юу вэ? Бит орж ирэхгүйс юм уу? Миний хүүхдүүд их тус боллоо. Хэрвээ энэ сайхан ногоон толгойг минь луу ирж нэргэн гэвэл өвгөн ах нь нэстэг бор мороо унаж хамгаалан тэмцэн гэдгээ амлаж байна. Ийм сайхан ногоон толгойг арайч нэргэхгүй ахаа өвөө. Өвгөн ах нь ч гэсэн тийм байгаасай гэж их хүсэж байна да. Болзоотын долгоо дээрх боровоохойг нь нэргээд ир. Ойлголоо.
Айбар өвгөн чи буянтай үлийг үлдэж энэ хийсэн бүхэнд чинь зохих шагналыг бий олгоно. Өвгөн би энэ бүхнийг ганцаар сэрүүлж хийгээгүй лээ. Өргөл барьцаар байглаас хишиг хүрдэх бус өөрсдийн хүчээр байглаа дэмжих нь эрхэм зүйл гэдгийг энэ багчуудаасаа л ухаарцсан да. Мундаг хөөрхөн хүүхдүүд байна. Хийсэн зүйлийг чинь би мартахгүй. Байгаль их та хоёрт талархан мэхийн ёслож байна. За өвөө, бид ингэж буцъя дөө. Мундаг хөөрхөн хүүхдүүдтэй өвгөн ах нь бэлэг бэлгэлнэ. Амийг нь аварсан хундан цагаан хургийг та хэдтэй бэлэг болгон өгье. Алсын зам нь саадгүй эгэ. Баярлалаа өвөө. За миний дүүнер ад явдлаар дүүрэн аялаад ирвүү? Ёо! Ёстой гоёла. Ёо! Хөөе, юм хөөрхөн урга тэрвэрцээ явна. Болтгүй бор өвөө маань биднийг өөрд нь тусалсан гэд хундан цагаан хургаа бэлгэлсэн байхгүй юу? Мундаг хүүхдүүд шүү. Ёстойгоо ядал явдалтай байлаа арвааха. Баярлаа. Маргааш ах нь дахиад гоё үлгэр сонгоод байж заа юу. Пөөх, дахиад үлгэр байгаа хэрэггүй. Тэгэлгүй яах вэ? Зөндөө их адал явдал та хоёрыг хүлээж байна да. Вау, ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ? Ястай гоё юм аа. Тэгвэл дараагийн адал явдал хүртэл тэсээ ядам хүлээж байна би. Хамтаа тоглох хөөрхөн хүүхдүүд байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутан гарч чадахыг манай хөөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно. Манай дөрөв ирээгүйсэн бол үлгэр дээр ийм юм болох байсан ба шүү дээ. Кул уугастай. Гэртүү? Дэмжин ажиллагч байгууллагууд Sky Garden, Kids First, Residence. Мөнхийн тун, инхийн төлөө, мөнхийн тун. Ice Mark, аз жаргалын амт, Ice Mark. Зөв Монгол брэнд, зөвөр дархлаагаа дэмжээ.